За сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд туяан байна. Яг одоо би гранд эмнэлэгтээ хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр яагаад ирсэн бэ гэхээр хаалгаанаас хойших 1 сарын дараах одоо үр дүнгээ үзүүлэх гээд бас эмчтэйгээ ирээд одоо яг үзүүлэх одоо яг хуваарийн дагуу биш л дээ. Гэхдээ би өөрөө бас нөө сайн дураараа хүрэлцэн ирээд тэгээд эмнэлгийнхнаа ажилтнаас болон муу эмчээсээ зөвлөгөө авлаа. Тэгэхээр намайг болохоор маш сайн ингээд нөгөө хавангууд маань маш сайн муусан байна гэж байна. Миний нүүд болоод бүх одоо соргүй үед гэхэл одоо надад одоо үлдсэн байна. Бусад бүх одоо нүдний хаван болоод ерөнхий хацар шанаа бүх юм маань маш сайхан жигдгэн буугаад эдгэрэлт маш сайхан үр дүнтэй байна гэж эмч манаас хэлсэн учраас сэтгэл маш сайхан одоо баяртай байна. Тэгээд бас гранд эмнэлэг дээр хүрэлцэн ирсэн байгаа учраас гранд эмнэлгийнхаа дотоод үйл ажиллагаа болоод яг одоо хаалгаанаас гадна бас ямар одоо зүйлүүдийг хийдэг талаар үйлчлэгээ үзүүлдэг талаар би бас тодорхой нарийн мэдээллийг гранд эмнэлгийн одоо Монголыг хариуцсан Монгол ажилтан орчуулагч эвгөө хүмүүстэй бас та бүдгийг уулзах гэж байна. За сайн оронгоо. За хоёлаа энийг ингээд барьчих тийм ээ лөө. Тэгээ барьчих. За сайн байцгаана уу? Намайг Оронгоо гэдэг одоо гранд гоо сахны эмнэлгийн гадаад харилцааны албаны Монгол улсад ажилладаг одоо ажилтан байна. Тэгээд манай гранд гоо сахны эмнэлгийн Сөүлийн Каннаматын Шинсаа дүүрэгт одоо байрлалтай эмнэлэг байгаа. Тэгээд 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо 9 мэргэжсэн эмчтэй тэгээд 100 гаруй ажилтнтай гадаад харилцааны албанд нийтдээ 10 гаруй орны ажилтдаг арсны тасагтай байгаа. Тэгээд гоо сахны эмнэлгийн тасагтай. Тэгээд Монгол хүмүүс маш их үйлчлүүлдэг юм эмнэлэг байгаа. Тэгээд Монгол нөгөө 2016 онд ТВ стилистээр хамтран тэтмийн үйлчлүүлгийг хийсэн байгаа. Тэгээд түүнээс хойш Монгол үйлчлүүлэгчдийн тоо маань бүр их өссөн байгаа. Хөө одоо тий миний өөрчлөгсөн хөө одоо бичлэгүүдийг маань одоо зориулах контентуудыг маань үзээ явж байгаа охид бүсгүйчүүд одоо тий бас залуучууд ч гэсэн байж болно монголчууд маань эхлэлийн бэрхшээлүүд болоод ямар нэгэн одоо зөвлөгөө мэдээллийг авахыг хүсэх юм бол гранд эмнэлэг дээр маань холбогдоод манай хоёр одоо урамгаа болоод уулзах тамаас сайхан холбогдоорой гэж бас уриалмаар байна. За тэгээ манай эмнэлэг бол гоо сахны бүх төрлийн мэс заслыг хийдэг байгаа. Жишээ нь дуртахад бол нүүд, хамаар, одоо нүүрний хэлбэр засах, өөх соруулах, биеийн галбир засах, хөхний мэс засал, эрэгтэйчүүдийн одоо хамгийн их сонирхдаг мэс засал бол бас одоо нөө хэвлий болон хөхний өөх соруулах мэс засал гэх мэтчлэн эрэгтэйчүүдийн мэс засал ч гэсэн хийдэг байгаа. Арсны юунууд нь болохоор ямар үйлчлэг арсны тал дээр бол ер нь бүх төрлийн арсны эмчилгээ хийн. Гэхдээ монголчуудын хамгийн их хийлэгдэг арсны эмчилгээ нь бол өсөө толгойн лазер. Тэгээд монгол хүмүүсийн онцлог нь одоо хацрын улаан суудсан жоохон тод байдаг. Хацрын одоо улаан багасгах мэс засал гэн эмчилгээ хийлгэн. Тэгээд эрэгтэй хүмүүсийн хамгийн их хийлэгдэг зүйл бол батхны тэм цогц эмчилгээ бас аюул хийлэгдэг байгаа. За тэгэхээр үзээс сууж байгаа арсны асуудалтай юм уу ямар нэг юмс одоо маск зүгээ тий коронавирус болоод маск зүүснээс болоод арс нэлээд бохирдож байгаа. Тэгэхээр энэ бүх одоо арсны одоо асуудлуудыг бол манай гранд эмнэлгийн манай арсны засгийнхан маань бол асуудлыг чинь бол одоо баяртайгаар одоо шийдэж өгөх нь шүү манайхаа. За тэгээд миний нэр өөртөө ямар байна Оронгоо чамаар? Миний бодлоор бол нөгөө залуу хүн гэдэг утгаараа бас хавталт нь айгүй хурдан буусан байгаа. Тэгээд мэдээж нөгөө нэг одоо яг гол зорилго нь бол нөгөө залуучих зорилготой биш. Нүрээ жоохон жижигхэн болгож нүрийн хэлбэрээ зөв илүү тод гаргаж өгөх зорилготой хийсэн учраас миний бодлоор бол нүрийн хэлбэр нь айгүй гоё ингээд гарч ирсэн. Нүр нь маш одоо өмнө байснаасаа арай буцхар төрхтэй байсан бол илүү юм жижигсээд илүү эмгтээдэг хэлбэрээр болж өгсөн болохоор ажилтны хувьд харахад бол үр дүн бол айгүй сайн байгаа гэж үзэж байгаа. Манаас эмчнэр болоод одоо бусад тий зөвлөгч одоо бас нөгөө оёо янзлж өгдөг байдаг. Бүх одоо ажилтнууд маань харчаад айгүй маш одоо хурдан эдгэрэлттэй байна. Айгүй би болохоор харчаад тэгээд одоо чамаас тасаа ядах монгол хүмүүс юм тий. Би болохоор за үнэхээр тийм байгаа юм байна гэж нэг бодох. Нөгөө талаар болохоор эдгээр надад бас сэтгэлээ тийм өгөөд байна удаа. Хүн болгонд ингэдэг болов гэж хоёр дахь бодлоо тий. Тэр чи одоо яг юу гэж одоо эцсийн базаа яг
би одоо яг угаасаа нөгөө нэг яг ингээд Монгол хүмүүс гэдэг болохоор яг сэтгэлээсээ хандаад жоохон хавталтай руу хавталтай хүрсэн байна хавнангүй байвал хавнгүй ингээд яг үнээр нь хэлж өгөн яг би бол яг анх угаасаа нэг жоохон хараад өө таныг ч бусад хүмүүсийг бодвол айгүй хаван багтай мэдрэл айгүй сайтай гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр миний бодлоор бол үүдэн бол айгүй гоё одоо нүдэнд харагдах юм үүдэн бол гэж байгаа. За тэгэхээр баярлалаа оронгоодоо. Дээрээ брандтай хамтдаа бүрхэн болцгоо. За тэгээд урангуудаа маш их баярлалаа. Манаас үзээд байж байгаа охтууд маань, бисквичүүд маань бүгдээрээ хэрэгтэй мэдээлэл олж авч чадсан байхаа гэж бодож байна. За тэгээд миний хувьд бас би та бүгдтэй нэг зүйлийг одоо хэлье гэж бодоод байгаа. Тэр нь юу вэ гэхээр манаас 2 Монгол ажилтны охтууд маань хэлж байсан. Хагалгаанд орсны дараах одоо үр дүн мөн бас жижигхэн зөвлөгөө өгье гэж бодож байгаа. Энэ нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгээрт сэтгэл зүгээ маш сайн бэлтгэх хэрэгтэй байлаа шоктуудаа. Тэгээ хоёрдугаарт юу вэ гэхээр хажуугийн гадна талаас орж ирж байгаа ямар нэгэн одоо шүүмж, магтаал те янз бүрийн хүмүүсийн сэтгэлд ерөөсөө сэтгэл зүгээ ингэж одоо адилхан хөвөргөж ерөөсөө болохгүй. Яагаад гэх юм бол миний хувьд гэх юм бол би нөгөө ажлынхаа онцлогоос хамаарат хаван маань арай сайн бууж амжаагүй байхад ингээд бас гэрээсээ гарах шаардлага гараад гэрээсээ гарсан. Гараа авч байгаа зарим нэг хүмүүс харчаад ингээд яах гэж урсан юм бэ? Хайран одоо царайгаа яагаад ийм болгочихваа гэдэг сөрөг тохиолдлууд илэрч байлаа. Зарим нь болохоор одоо арай эрт одоо тий арьсаа ингээд татуулчихж байгаа юм шүү. Нас яваад ирэхээр чинь бүр одоо ингээд арьсаа татах хэрэгтэй байсан штэ. Наа чи одоо хэдэн жилийн дараа дахиад л одоо ийм болоо чи ингээд одоо шал дэмий пилгчлээ гэж гэдэг юм одоо тий. Ян зарим нь ихэнх гэхдээ маш гоё болж байна гэж хэлжсэн ч гэсэн ганц хоёр сөрөг тохиолдлууд бол илэрсэн. Гэхдээ тэр болгонд би ингээд заримдаа мэдээж хүн л болсон юм ингээд сэтгэл зүйн хувьд ингээд одоо фейлдэд ингээд шууд одоо жоохон ингээд юу байх тохиолдол байсан. Гэхдээ эргээд бодоод тэгээд бас хажууд түшиж байгаа. Тэгээд бас дээрээс нь зөвлөгөө өгж байгаа мэрэгчлэнүүд болоод одоо ээжтэйгээ тэгээд дүүтэйгээ хантайгаа ингээд ярилцаад ирэнгүүт одоо сэтгэл санаа маань маш сайхан одоо өөдрөг болсон. Тэгэхээр яг одоо хагалгаа хэлэх гэж байгаа охид өсгөөчүүдтэй эмэгтэйчүүд маань ялангуяа хийлэгдсэн байгаа тохиолдол яг сан гамаа бариад гэрээсээ нэг гарахгүй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгхгүйгээр нөгөө зүгээр байсан царай гэж хүн харчаад дараа нь нөгөө нэг яг эдгэрэлт нь бүрэн болоог байхыг чи харчингуудаа тэрнтэй чи харьцуулаад одоо янз бүрийн сүрэг одоо зүйлүүд хэлэх нь их байд юм байлээ. Гэтэ одоо ингээд сарын дараа гэхэд миний царай бол одоо ингээд харахад надад өөртөө нуртал ингээд зураг авахлахад хүртэл маш гоё урамтай. Тэгээд би өөртөө ингээд бүр дахин цоо шинээр ингээд урлаад байгаа. Тийм болохоор илүү одоо яг энэний дараа ингэнгүүт харангууд би хэрвээ хаалгаа хэлгээгүйсэн бол одоо яахасан болоо тий хаалгаа хэлгэсэндээ одоо маш их баярлж байгаа байхгүй энэ сонголтонд өөртөө бол маш их баяртай байгаа гэсэн үг. Тэгэхээр зориглоорой охтуудаа гэж хэлмээр байна. Дээрэс нь гамаасаа бариарай. Тэгээд хүмүүсийн янз бүрийн хэлж байгаа одоо тэр гадны нөлөөнд битгий автаараа гэж та бүгдтэй одоо сануулмаар байна. За тэгээд бас миний бичлэгтэй байнга хамт байсан та бүдэд баярлалаа. Тэгээд миний үр дүн бас надтай хамт одоо ингэж тий мэдэрч байгаа, надтай хамт давталж байгаа, надтай хамт бас айсан тэр бүх хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд туяа нь болохоор MSM Talk контентын өргөжлүүлээ явдгаараа явна. Миний контентыг дэмжиж YouTube хуудсанд маань сайхан лайк, share хийгээд сайхан дэмжиж өгөөрэй. Мөн бас дээр Golian Superman пэйж хуудсанд манаас лайк дараад өгөөрэй. Мөн бас дээрээс нь миний өөрчлөлтийн нөхөө одоо челленж маань болохоор ингээ явдгаараа явагдаад би дараагийн удаа арай өөр байдлаар би бас та бүхэндээ өргөжлүүлнэ. Тэгэхээр бас сайхан одоогийн тим билгүүдийг та нартаас байрна. Тэгээд хамгийн гол нь би ямар нэгэн одоо гаднаас сонссон зүйлээ биш өөрийн маань биен дээр болж байгаа бүх процессыг одоо жинхэнэ практик дээрээс та бүхэндээ одоо шууд хүргэх юм зорилготой бол одоо нөхөө челленжийг өргөжлүүлэе гэж бодож байгаа. Тэгээд намайг дандаа дэмждэг хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа. Надад ийм сайхан боломжийг хангаж хавдран ажиллаж байгаа. Бас намайг модельа болгосон те Гранд гоо сайхны эмнэлгийнхаа хамт олон баярлалаа. Хоёр үзэсгэлэнтэй сайхан орчуулагч Монгол ажилтан охтуудтай бас баярлалаа. Хандаа баярлалаа. Хөөрхөн үрдээ баярлалаа. Тэгээд яг хэцүү бас юм цаг үед маань гэртээ байлгаад хоолоо хийж чадахгүй хүүхдээ ч өргөж чадахгүй тийм нөхцөл байдлуудад маань сэтгэл зүрхээрээ дэмжээд өргөж хамт байсан хөөрхөн найзуудтай доогидоо цэцэдээ
Бүрнээ дүүдээ баярлалаа. Тэгээд хоёр сайхан ээжтэй баярлалаа, аавтай баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. Үзээд үзэж байгаа бүх хүн болгонд аз жаргалыг хүсье. Надтай хамт байгаарай, намайга дэмжээрэй. За тэгээд баярлалаа. Баяртай.